За ингээд туулын замын төслийн талаар оръё. Бид одоо манай намын зөвлөлийн дараа ганц зэрэг гишүүний хэлсэнчлэн одоо ажлын хэсэг үсээ дотроо 3 дэд ажлын хэсэг болж ажилласан байгаа. Миний хувьд бас эдийн засгийн хувьд үр ашигтай юу үгүй юу гэдэг дээр тооцоол хийсэн. За бид нар бүгдээрээ мэдж байгаа. За энэ төсөл мега төсөлгээд анх л одоо энэ чуулган бий болсноос хойш яригдсан. Хүн намын хувьд бол хамтарсан засагт орсныхоо хувьд альва том мега төслүүдийг аль болохоор боломжит одоо потенциалыг нь харж байгаа дэмжиж ирсэн. Энэ одоо өнөөдөр бид нар бүгдээрээ мэдж байгаа. Дэлхийн эдийн засаг ямар байгаа илээ? Монгол улсын макро эдийн засаг ямар байгаа илээ? Төсвийн орлого 721 тэрбум төгрөгөөр дутсан гэх мэт ийм эдийн засаг санхүү төсвийн үед бас ийм таатай биш ийм нөхцөл байдал байгаа. Тэгэхээр энэ учраас бид нар энэ ялангуяа замын төвжирлийг тодорхой одоо зорьсон түвшинтэй хангалттай бууруулахгүй мөртлөө бас нөгөө талдаа байгаль экологийн олон асуудлыг дагуулах гэж байгаа ийм төсөл дээр төсөв санхүү эдийн засгийн дүн шинжилгээг хийхээс өөр аргагүй. Бид нар бүгдээрээ мэдж байгаа олон нийтийн сүлжээгээр энэ төсөл бол бас дэмжигдэхгүй байгааг. Гэхдээ эдийн засгийн үед бид нар харахад энэ бас эдийн засгийн үр ашиг байхгүй байна гэж дүгнэгдэж байгаа. За нийт 234 их найт төгрөгийг төсөвлөжээ. 500 тэрбумыг тэр компани чилжүүлж, тэр компани чилжүүлэхдээ бас асуудалтай. Тендерээр тавьдаг, тендерийн одоо шалгуултанд тавьдаг зарим нэг үзүүлэлтүүдийг бууруулсан байна, тэ. Тавигддаг шаардлага үзүүлэлтүүдийг хамаагүй бууруулсан 15 жилийн туршилтаа хэвээр 5 жил болгосон гих мэт та нар бүгдээрээ олоод харсан баг. За тэгээд түүнээс илүү бид нар тооцоолыг яаж хийсэн бэ гэхээр 234 их найт чи яг энэ төслийн потенциалны бодит өртөг мөн үү гэхэд үгүй байна. Бид нар одоо жишээлбэл автозам замын барилгын одоо байгууламжийн төсөвт өртгийг тооцдог дүрмийг харлаа. Тэр дүрм дээр байх ёстой техник технологийн хяналтын дүнгээ 5% тооцох ёстой тэр байхгүй байх жишээний. За мөн одоо захиалагчийн хяналтын зардал гэдэг энэ тооцоо ороогүй байх шиг одоо бидэрт байгаа мэдээлэл шүү дээ. Ингээд нэмээд тооцохоор тэгээ инфляци тооцоо. Одоо ихэнх одоо барилгын материал нь гаднаас импортоор орж ирнэ. Тэгэхээр инфляцийн хувьд багаар тооцоход за мөн одоо засгийн газрын өнөөдрийн 4 сарын одоо 11-ний байдлаар засгийн газрын үн цасны өгөөжийн хувь бол 10% таа байна. Тэр хэмжээнд нь тохируулаад инфляцтай оруулаад тооцсон байгаа. Гэх мэтэр ингээд тооцоод үзэхээр энэ зардал бол даруй 50-аас 60% нэмэгдэх магадaltaй байна. Өөрөөр хэлбэл 3.4-өөс 3.67 руу ч орох их найд руу орох ийм одоо потенциалны өртөг үсэх ийм боломж эрсдлүүд байна шүү. Тэр энэ дээр бид нар анхаарах хэрэгтэй. За хоёрдугаарт нь энэ 234 их найд гэдэг чинь ямар тоо вэ гэдгийг харж үзсэн бид нар тооцоолоод. Тэрийг одоо нийслэлийн орлоготой, төсвийн орлоготой 2026 оны төсвийн орлоготой мөн улсын төсвийн 2026 оны төсвийн орлоготой харьцуулахад даруй одоо эхнийх хэмжээнд бол 93% таа тэнцэж байна. Улсын хэмжээний орлоготой 12% таа тэнцвүүц ийм том төсөл байгаамаа. За энийг эргээд дотоодын зээлийн дээд хэмжээтэй харьцуулаад засгийн газрын ашиглах гадаад зээлийн дээд хэмжээтэй харьцуулаа даруй одоо 4 эсвэл 2 дахин их одоо ийм хэмжээ байх үс байна. 234 их найд чинь. За тэгээд энэ тоон дээр бид нар анхаарах ёстой. Энэ шүүмж, энэ асуудлуудыг бид нар тоогоор, тооцоогоор хамгийн гол нь энэ улсын төсөвтэй, нийслэлийн төсөвтэй ууж тооцож, дүн шинжилгээтэй ингэж өөрсдийнхөө одоо энэ асуудлыг баталгаажуулж та бүхэн тайлбарлаа.